Тэгэхээр жижигхэн тайлбар хэлье. Би бол Монгол улсаас хайртай ах тэрвш, хайртай эгч Түмэн Жаргал, Дүүрэн Бэлэг гэдэг энэ гурав дээр ирсэн. Бид нэр үндсэндээ бараг 10 жил уулзаг байжгаад ахчтай уулзах гэж ирсэн энэ цаг үед ийм сайхан арга хэмжээ болж таарлаа. Тэгэхээр ийм үг байдаг. Хүн ерөөлтөө хүмүүс учирдаг гэж нэгэн удаа уулзах гэж 400 удаа ерөөл тавьдаг гэсэн Бурхны номон тийм байдаг. Тэгэхээр бид нэр өмнө нь уулзах гэж 400 удаа ерөөл тавьж исэн байх нэ. Тэгээд энэ цагтаар бүгдээрээ уулзаж байгаа юм байна. Тэгээд ийм сайхан арга хэмжээнд оролцох бас боломж олгосон царсхан сургуулийн захирал цаагийн болон хайртай агч түмэгчтэй ахтаа баярлалаа. За тэгээд энд оролцож байгаа та бүхэндээ амжилт хүсье. Миний хувьд бол яг зүгээр мэргэжлийн бас хийх ажил маань учраас зүгээр л ороод үзчихье гэж бодсон. Тэр уралдаан гэдэг утгаар биш. Ягаад ч юм их сайхан хэлээ. Энэ алс хол бас энэ та бүхэнтэйгээ Монгол өв соёлоо тээж, Монгол өв соёлоо үр хүүхдүүдтэй өвлүүлэх гэж яваа та бүхэндээ бас үнэхээр талархаад болшгүй. Тэгээд Монгол одоо ах буй ер нь өгүүлбүүд ер нь ихэвчлэн Монгол ахыг үүсгэн өгүүлбүүд илүү их хүний сэтгэл, ялангуяа Монгол хүний сэтгэл их хүрдэм байна гэдгийг ойлгодог учраас би Монгол өгүүлэг авсан. Би өөрөө Монголын улсны албан нийтийн радиогийн сэтгүүлч хөтлөгч юм хүн байгаа. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Ингээд энэ хорон цугсан та бүхэндээ зохиолч Санжаагийн Бачаргалын өвөө өгүүлгийг дуудъя. Ярин пилүүгэн ясны дуугүй замтай байдгийнхаа баруун хаяанд барваж харлаа сууж байгаа нь хөндийн ихний хүн чулуутай адил. Харин гэргээд ичтэн орсон гарсан дундтай устай урдуураа гарсныг ундалж хойгоороо гарсныг хооллсон өвгнөөсөө 20-од насаар дүү яриа хөрөөтэй шар ихнэр. Олны ярихыг сонсхонээ өвгөн яринпэл залуу цагтаа бас ч гэж тийм их багаар нэгэн байсангүй. Хүний ганц хүү гээд хөлгийн сайныг унаж хүүхний сайхантай болцсон уг дуу цөвтөж ярилцсан цагаан шүттэй энийг дагцсан бор зайлуу байсан гэх. Халдварын дайнд яваад Японд олслог гэж хүн амьтан түүнийг дайнд үргэцэн хэмээн бодож байх үед манжуураар дайрч нутагтаа ирэхтэн тагнуул хэмээн баривчилж хэдэн жил гяндан суугаад ирснээс хойш ийм таг дугуйтан болсон гэлцдэг. Энэ үнэн ч байх талтай. Олсонд байхдаа тамлуулсан байх гэж амьтан хүний тааман ярилцлагаар хоёр хазар дээрээ түлхийхийн таталцсан сориотой. Хэн хаанаас хизээ эхлүүлснийг мэдэхгүй. Ярин бил Японы олзонд байхдаа бурхан болсон цэргүүдийг оршуулдаг ажил хийдэг байсан. Түүнээсээ болоод ийм болсон гэх яриач дуулна. Үүнээс нь болоод ч тэрөө нутгийнхан за тэр дундаа хүүхнүүд эхэл зэнзэрх. Дүүнийг нь мэдсэн мэд ярин бил айл амьтны ганц гэрээр явах болдоо нутгал. Дайны хүндийн өөрч нарийн утаа өнөрлөж яваад олцлогдож тамлуулж харин утгаас явган нуцган зүтгсээр ирэхэд нь халуун амиа хайрлах буй хамгаалан зүтгэж явсан эх хорн нь нүүр буруулан урагчд тооцсон шорд хийж хориод буцаад хараад ирэхэд нь эцэг их нь бурхан болж хайртай бүсгүй хүнийх болоод хот орон явсан. Энэ бүх зовлон давж гарсан хүнд үүнээс өөрөөр хэрэгч билээд. 40 гарсан наснда 2 хэл хүүхэдтэй мэлвсэрч үлдсэн дэжид эхнэрийн нүүц сухтанд төстэй болж хэдэн жил саахад нутгалж яваад нэг удаа ирж өнжин суугаад оройхон модхдоо чи надтай гэрлэл гэрэл эсвэл яах вэ гэж хэлээд мордод явсан. Харин хоёул ханилан суусан цагаас хойш хоёр охиныг нь наад шоолсонгүй хөлийг дүрэнд хүргэсэн боловч инхрийж үнэрсэн нь үгүй. Лав түүнийг инээдэг хэсэг талаар нутгийнхан багчууд мөрийг тавьж өвгний хойно өмнө гарч элдэн маяг үзүүлэн барилд нь ноцолдоход өвгний үрчгэр нүүр татамж хийсэнгүй. Хоёр хүүхэд
хүүхэд хоёр хүүхэд нь хот ороод сургууль соёл явж тэндээс уушаад жил өнжин байж ихтэрээ ирнэ. Уг нь өнөөхөл байдгаараа тагд уг суух авч явахт нь дайлангийнхаа ёроолоос 5 цаас гарган уг дуугийг сар байна. Энэ удаа нутагтаа амархаар ирсэн ууган охиных нь баг хуу болох 3 настай жаахан жаал завлин суусан уугны өгөртэйгөр нааш цааш харайхад баргар ууган хизээл өгсөн дээр нь алхадаа давхалдоо гэж хөргөн нь яс хаталцсан хүүгээ томоотой байхыг сануулсан авч төрөхгүй хүн үүнд нь орсонгүй. Гэтэл хүү булсгар жаахан гараараа уугны эвдэрч моонисон гарын чигчийн хурганаас лав гихч натгаж аваад өвөө гатаа гарьяа би морь унмаар байна гэхэд ууган цочих хадал нүүр нь сүрхий хараад тэгэхэд хөргөн нь юу болох болдоо гэсэн харцаар харан төгсгөн. Гэтэл өвгөн шүдгүй амаа тэнхээгээр гайн инээгээ тэр хөө хин чиний өвөө юу гэхэд хөө та шүү дээ өөр хин байдгийм өвөө намайг морь унуулаад өг гэж хэлэхэд хүзүүнээс нь зүгдээд сартгоо гинэ. Өвгнийгээ бараг анх удаа инээж байхыг нь харсан эмгэн тоогооны халив түлхэн дэврэх цайгаар ч анзааралгүй хэсэг хөшөө мэд зогсноо. Хөөе тэр хэлж байгаа үгийг нэ. Өөтөл хүндээ миний хүүчнгээд ханцуугаараа нулимсаа шудрав. Өвгөн жаалгүй төдлөгдөв гарч одлоо. Түмэн зовлон мянган бэрхшээлийг туулан хизээч мултрахгүйгээр чивчрэн чангарч эр хар суран хүлээш шиг болсон өвгний сэтгэлийн чаддаг энэ жаахан хүүгийн өвөө гэсэн ганцхан үгэнд мултарчээ. Өвгөн өдөржин хүүтэй хэлбэг ярьж хөрөн инээж наргиж байсаар зуныг авав. Тэрээр хүү өдөж өгөхдөө өвөө нь эрхчил хүүдээ эмээл бэлдэж тавина гэж хангасан юм. Дараа жил хүүг ирэхэд хүүхдийн тоглоом шиг хөөрхөн эмээл эзний хүлээж байсан боловч түүнийг уралсан өвөө нь харин ухтаж авч чадаагүй юм аа. За баярлалаа.